Гэрэлтийн гэр энэ талаар зөвлөгөө өгсөн чинь гэрэлтийн гэрээ гэж аль хуулиндаа байдаг юм бэ? За нотариудаар болсон чинь батлахгүй гэдэг байна штэ. Танад хандсан чинь гэрээ боловсруулахгүй гэдэг юм аа. За би буруу зүйл зөвлөөгүй шүү. Манай иргэний хуулийн 125-ын 2-т заасан байгаа. Гэрлэгсдийн эд төрөнгийн ихтэй холбоотой харилцаа гэрээгээ зохицуулна гэж заасан байгаа. 189-ийн 5 энэ хууль тусгайлан заагаагүй одоо хилцлийг нэрлэгдээгүй гэрээ гинэгээд заасан байгаа. Цаашлах юм бол иргэний хуулийн 132-т гэрлэгсдийн эд төрөнгийн эрхийг гэрээгээр зохицуулна гэд тэгээд тэр дотроо гэрлэгсдийн өрхийн төсөв зарлыг хариуцах журам гэр бүл салсан тохиолдолд ногд хөрөнгийг тодорхойлох гэх мэтчлэнгийн бусад зүйлийг бүгдийг нь одоо гэрээгээр зохицуулна гэд заасан. Цаашлах нь бол 132-ын 2-т энэ гэрээг бичгээр байгуулад нотариудаар батлуулнаа. Ингээгүй тохиолдолд хүчингүй болно гэд бүр заагаад өгсөн байна. Өшөө цаашлах нь бол иргэний хуулийн 133 дугаар зүйлд гэрээг одоо өөрчлөх хүчингүй болох заалтыг бүр бие даасан зүйл болгоод заасан байхгүй. За магадгүй зарим нэг хуулиа мэдгүй нотариудчид бас байхыг үгүйсэхгүй. Тэрний төлөө би бас хариуцлах хүлээх ёсгүй байхгүй. Манайхаар өөрчлөгдөхийн хувьд за манайх бол ачаал ихтэй байдаг бөгөөд олон улсууд одоо ханддаг. За хүн болгоны одоо уцаар залгасны дагуу одоо гэрээг нь босруулаад суугаад тийм боломж байхгүй л дээ. Зүгээр та үнэхээр их хэмжээний төрөнгөнийхөө төлөө санаа зовж байгаа бол тусгайлан цаг аваад тусгайлан бас үйлчлэхийг бол үгүйсэхгүй. Гэрэлтийн гэрээний талаар мэдлэгтэй байд гэсэн үг чинь хүн болгоны гэрээг боловсруулаад байна гэсэн үг биш шүү дээ. Би өөрийнхөө цаг завт бас бүх юма тохируулна шүү дээ.